Монголчуудын өдрийн мэндийг хүргэе. За, шинжлэх ухааны технологийн сургуулиас хөтөлбөрт хамрагдаад оюутлахыг үзлээ. За, өнөөдрийн сэтгэгдэл маань бол Монголын таалнуудыг ямар өргөн удам бэ гэдэг өөрийн нүдээр харлаа. Тэгээд Монгол маань ямар их баялагтай, тэрийг хэрхэн ашигладаг, ямар хүний нөөцтэй, ямар чадамжийн инженерүүдтэй гэдгийг бас үзэж харж сонирхлоо. Манай Монголын техник технологи ямар өндөр түвшинд хүрж байгаа, ямар их олборлох болон нөөц боломжууд байгаа. Тэгээ Монголын маань ирээдүй ямар их гэрэлтэй байгааг ерөөхдөө олж харлаа. Тийм болохоор өнөөдрийн энэ арга хэмжээ маш их сэтгэл тод үлдсэн их юм сурсан өдөр байлаа. Баярлалаа. Сайн байцгаана. Өнөөдөр уян гишүүнийхээ хүрээнд бид нар оюутлах компанид ерөнхийдөө танилцлаа. Хэрхэн тэсэлгээ явагддаг, уулуурхайн компани ер нь ямар байдаг талаар нэгнийгөө ойлголттой болгож өглөө. Тэгээд нөөц баяжуулах үйлдвэр ямар хөө байдаг, яг энийг процессын дагуу өөрөө ирж үзсэндээ маш их таатай байна. Баярлалаа. Open Parliament 2026 хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр оюутлах компанитай идэж танилцлаа. Би өөрөө ашигт малтмал баяжуулах инженерээс суралцдаг. Тэгээд өнөөдрийн хамгийн онцлог зүйл нь баяжуулах үйлдвэртэй танилцах байсан. Зөвхөн онлоор зургаар харддаг зүйлүүдээ яг практикт яг бодит байдал дээр яаж хэрэгждэг гэдэг зүйлийг хараад маш их зүйлийг ойлгож сурч авлаа. Тэгээд энэ хөтөлбөрт үнэхээр их баярлж байна. Баярлалаа. Сайн байцгаана. Өнөөдөр 3 сарын 28-ны өдөр. Тэгээд нийлдэл парламент 2026 хөтөлбөрийн уян гишүүний баг хамт олон бүрэн бүрэлдэхүүн оюутлагатай танилцж тоослаа. Тэгээд өнөөдөр ил урхаа болон баялгмалын үйлдвэртэй танилцж мөн цаашдын сургалт практик зэрэг дандаа явагддаг зэрэг ажил явдлаа танилцлаа. Тэгээд баяртай байна. Баярлалаа.